За сайн бацгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ архаг ядаргаа юунаас болж үүсдэг вэ? За өөрөөр хэлбэл бид нар юунаас болж ядраад байдаг вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр ерөнхийдөө би ядраад байна гэдэг эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн дийлэнх нь бол одоо ямар нэг байдлаар өвчин эмгэгтэй холбоогүй байх нь илбэг байдаг. За тэгэхээр хэдүүлээ ядраад байна гэдэг эмнэлэгт үзүүлэхээс өмнө за өөртөө юуг шалгаж үзэх вэ гэвэл эхний ээлжинд бол одоогоор танд ууж байгаа ямар нэг эм байгаа эсхийг бас үзээрэй. За би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл зарим төрлийн эмнүүд одоо бид нарыг ядраадаг. За тухайн эмийг хэрэглэхээр одоо ядардаг тийм гач нөлөө байдаг гэсэн үг. За тэгэхээр энд нь ямар төрлийн эмнүүд байдгийг гэхээр за зарим төрлийн даралтны эмүүд байна. За тэр тусмаа таны даралтны эмэнд шээс хөх үйлдэлтэй болон одоо бета хориглагч эмүүд гэж байдаг. За эдгээр эмийг хэрэглэхээр бид нар ядрах, суйлдах, толгой эргэх шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За мөн дараагийн эмнүүд хэм бол одоо бидний нойрны эм, сэтгэл готрлын эм, тайвшруулах төрлийн эмүүд тийм ээ. Иймэрхүү эмнүүдийг хэрэглэхээр бас бид нэр одоо суйлдах, ядрах шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр та иймэрхүү төрлийн эм хэрэглэдэг бол дээрэс нь ядраад байх юм бол одоо би ядраад байна гэд эмнэлэгт үзүүлэхээс өмнө энэ жорыг бичиж өгсөн эмчдэрээ очоод одоо би ингээ ядраад байна гэж зөвлөгөө авч болно гэсэн үг. За тэгээд дээрэс нь зарим төрлийн ханиадны эмүүд та ууж байгаа бол за тэр тусмаа таны ханиадны эмэнд одоо антигистамин үйлдэл бас давхар байдаг бол та нойрмоглон, ядран, суйлдны иймэрхүү гач нөлөөнүүд бас байдаг. За мөн дээрэс нь стероид буюу одоо дааврын эмнүүд байна тийм үү. За иймэрхүү эмнүүдийг хэрэглэсэнтэй холбоотой ерөнхийдөө бид нар бас ядарч болдог шүү гэдгийг бүгдээрээ мэддэг байх хэрэгтэй. Тийм болохоор эхний ээлжинд ядраад байх юм бол хэдүүлээ яах нь ууж байгаа эмнүүдээ судлаад за тухайн эмчээсээ зөвлөгөө авч болно гэсэн үг байх нь байна. За үүний дараагаар бид нар ямар нэг байдлаар эм уудаггүй. За тэгсний хэрнээ бид нар ядраад байх юм бол за энэ мэн одоо эрүүл ядралт буюу физиологийн ядралт гэж ойлгож болно. За энэ мэн ямар тохиолдол байдгийг гэхээр бид нар хэтэрхий ачаалалтай ажиллах, амрахгүйгээр удаан хугацаагаар ажиллах, за нойроо хангалттай авахгүй байх. За тэгээд дээрэс нь айгүй их стресстэй хэрнээ стрессээ юусоо гаргахгүй яваад байгаа тохиолдолд бид нар бол мэдээж хэрэг ядарна. Тэгэхээр одоо ачаалалтай ажиллаж гин үү, стресст гин үү, амрахгүй байна уу, нойргүй байна уу гэдгээ бүгдээрээ бас бодолцож үзэх нь байна. За тэгээд дараагаар нь бүгдээрээ ямар нэг байдлаар эм удаггүй, дээрэс нь бүгдээрээ ямар ч ачаалал байхгүй хэрнээ одоо та ядраад байгаа бол одоо дараах өвчнүүдтэй холбоотой бас ядарч болдог. Энэ өвчнүүдийг би хэлээд өгье. За тэгэхээр эхний ээлжинд бол бамбаа булчирхайн үйл ажиллагааны дутагдaltaй хүн бол ядардаг. Бамбаа булчирхайн үйл ажиллагааны дутагдал гэдэг маань одоо биднэрт бамбаа булчирхайн даавар маань хангалттай ялгархгүй байгаа учраас өөрөөр хэлбэл бамбаа булчирхайн даавар дутагдаад байгаа учраас бидний бодисын солилцоо удаашрна гэсэн үг. Тийж хурдан явагдахгүй байгаа учраас бид нэр ядарна. За тэгэхээр энэ бамбаа булчирхайтай холбоотой ядарч байгаа тохиолдолд өөр ямар шинж тэмдэг хамт илэрч болдог вэ гэхээр тухайн хүн маань маш их даардаг. За дээрээс нь өтгөн хатдаг, хоолны дуршил буурдаг. За хоолны дуршил буурчихсан баг идээд байгаа хэрнээ тухайн хүн маань тархлаад байдаг. За тэгээд дээрээс нь сэтгэл санаагаар маш их унамтай болдог. За тэгэхээр танд ядраад байгаа. Дээрээс нь миний саяхан хэлсэн шинж тэмдгүүд илрээд байх юм бол юмыг яаж мэдэх үү? Дотоод шүүрлийн эмчэд үзүүлээд бамбаа булчирхааныхаа үйл ажиллагааг нэг үзүүлээрэй. За үүний дараагаар манайхны маш сайн мэддэг, маш их ярьдаг нэг зүйл бол элэг муутахаар ядардаг гэдгийг баг хүн болгон хэлдэг, мэддэг. За тэгэхээр бид нар одоо элэгнээсээ болоод үнэхээр ядрах тохиолдол ямар тохиолдол вэ гэхээр элэг муудлаа гэхэд одоо ихэнх үед бол бид нар ядрахгүй. За элэгний хатуурал маань эцсийн шатандаа ороод за элэгний хавдар маань нэлээд хожуу үедээ орчихсон. За дээрэс нь элэгний өрөвсөл маш хурц, маш ноцтой явагдаж байгаа. Иймэрхүү үеүүдэд бол бид нар ядарна уу гэхээс эхний үе шатад бол хэрийн баргийн бид нар ядрахгүй. Тэгэхээр бид нар элэг маань нэлээд мууцсан үед л ядарна уу гэхээс ер нь бол эрт үедээ ядардаггүй гэж ойлгож болно. За тэгэхээр элэг мууцсан үед биднэрт ядрахаас гадна өөр ямар шинж тэмдгүүд давхар илэрч болдог вэ гэх юм бол дотор мухаарах, огох гэх мэт одоо ходоод гидсний замын зовирууд илэрч болно. За тэгээ хэрвээ элэгний өрөвсөл явагдаж байх юм бол нөгөө өрөвслийн шинж тэмдгүүд маань илэрнэ. Өөрөөр хэлбэл бид нар халуурн, чихүүдэс хүрнэ. За харин элэгний хатуурал буюу элэгний цирроз маань эцсийн шатанда орсон тохиолдолд бид нар ядрахаас гадна хэвлий устдаг. За өөрөөр хэлбэл бидний гидсэнд шингэн уралддаг. За тэгээд дээрэс нь бидний арьс, салст, шарлах гэх мэт шинж тэмдэг илэрч болно. За тэгэхээр элэгний хатуурал, хавдар, өрөвсөл гэд эдгээр өвчнүүд маань нэлээд хожуу үе шатандаа ороод өөрөөр хэлбэл
хүндрээд ирсэн үед л ядарна уу гэхээс тэрнээс өмнө бол хэрийн баргийн ядардаггүй гэсэн үг. Тэгэхээр ядарлаа гэл илэг гэдэж болохгүй байх нь байна. Гэхдээ илэг муутахаар ядардаггүй гэж эвж хэлсэн ингээд ойлгоод яваад иж болохгүй. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та илэгний ямар нэг төрлийн вирусын халдвартай тэгээд дээрэс нь өмнө нь илэгний хатуурал гэсэн онш авч ирсэн тохиолдолд одоо харин ядраад байх юм бол ямар нэг байдлаар дохио шинж тэмдэг байж магадгүй. Учираас яагаад гэхээр танд илэгний суур өвчлөлүүд нь байгаад та тэрийгээр онцлогдчихсан учраас одоо та харин ядраад байх юм бол энэ үед харин илгээ үзүүлээд явах хэрэгтэй. За үүний дараагаар цус багталттай хүмүүс бас ядардаг. За гэхдээ цус багталттай хүмүүсийн гол шинж тэмдэг нь бол толгой эргэх байдаг. За тэгэхээр бидний цуснд биеийн бүх хэсгүүдэд одоо хүчил төрөгчийг зөөвөрлж идэг, хүчил төрөгчийг хүргэж өгч идэг гемоглобин гэдэг уурга байдаг. За гемоглобиныг солонгосоор хёлсекс гэж хэлдэг. За тэгэхээр энэ үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаад ирэх юм бол одоо бидний биеийн эсүүд хүчил төрөгч дутагдаад байна гэдгийг мэдрээд ядарч болно гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ цус багталтаас болоод одоо ядраад байгаа эсгээ бас яаж мэдэх вэ гэхээр бидний уруулын эргэн тойрон хөхөрч болно. За энэ нүдний доотлын зовх маань ингээд татаа тарахаар цагаан цайвар байдаг штэ. За тэгэж цайж болно. За тэгээд дээрэс нь бидний бие ерөнхийдөө цайж болно. Иймэрхүү шинж тэмдгүүд бас давхар илэрч болдог учраас өөрийгөө бас ийм шинж тэмдэг байгаа эсхийг өөртөө бас ажиглаж үзээрэй. За дараагаар нь ямар өвчний үед их ядардаг вэ гэхээр чихрийн шижин буюу сахар гэдэг өвчний үед бас их ядардаг. За тэгэхээр бидний бие махбод маань одоо гаднаас орж ирсэн одоо нүүрс усыг энерги болгож ашигладаг ийм механизмтай байдаг. За тэгэхээр бид нар чихрийн шижин буюу сахартай болчоор энэ үйл ажиллагаа маань алдагдчихдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар хичнээн гаднаасаа хангалттай хэмжээний нүүрс усыг өгөөд байгаа ч гэсэн нөгөө нүүрс ус маань одоо биед орж ирээд бидний энерги болж чадахгүй байгаа учраас энэ механизм маань алдагдчихдаг гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо энерги дутагдаад байгаа учраас одоо бид нар ядардаг гэсэн үг. За тэгэхээр чихрийн шижинтэй хүнд одоо бид нар ядрахаас гадна бас турдаг, хараа мууддаг, за маш их уудаг, маш их шээдэг иймэрхүү зовирууд бол бас давхар илэрч байдаг. За тэгээ үүний дараагаар одоо уушхны сүрье байна, янз бүрийн хавдар байна, янз бүрийн халдварт өвчнүүд байна. За эдгээрээс болоод мэдээж бас бид нэр ядардаг. За тэгэхээр хамгийн сүүлийн өвчин нь одоо ревматизм буюу хэрх гэдэг өвчин байна. За энэ өвчний үед бол бид нар бас ядардаг. За тэгэхээр энэ ревматизм буюу хэрх өвчний үед биднэрт ядархаас гадна үений өвчлөл, үений өөрчлөлтүүд үүсдэг. За энэ ревматизм гэдэг өвчин маань өөрөө гарын энэ жижиг үеүүдийг гэмтээдэг. Тэгээд тэр тусмаа өглөөд өвчин маань нэлээд хурц байдаг. За тэгээд энэ маань энэ мөр, тохоо гэх мэт том үеүүдийг гэмтээх нь харьцангуй ховор. За тэгэхээр бид нар ядраад байвал энэ маань бас ревматизм буюу энэ хэрх өвчний урдл буюу дохио шинж тэмдэг гэж бас үздэг. За яагаад гэхээр бид нар ревматизм буюу хэрх өвчний одоо нэг үе мөчний өвчин өөрчлөлт эхлэхээс өмнө хэдэн 7 хоног ч юм уу одоо сарын өмнө ч юм уу тийм ээ бид нар ингээ ядраад эхэлдэг гэсэн үг. За ингээ ядраж агаад араас нь үений өөрчлөлт маань илэрдэг учраас ядраад байгаа зовирыг бас энэ ревматизм буюу хэрх өвчний урдл шинж тэмдэг, дохио шинж тэмдэг гэж бас үздэг байгаа. Тэгэхээр бүгдээр эхлээд ядарч явж агаад араас нь үений өвчлөл эхлэх юм бол ревматизм байж магадгүй гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй байх нь байна. За тэгэхээр хамгийн сүүлд нь одоо саяхан ярьснаа бүгдээрээ товчхон зэгцлээд үзэх юм бол эхний ээлжинд бид нар ядраад байх юм бол ядарлаа гэж шууд эмнэлэгт очихоос өмнө ямар юм ууж байгаа вэ гэдгээ нэг үзээд ууж байгаа юмныхаа талаар одоо интернетээс хайх ч юм уу бичиж өгсөн эмчээсээ асуух ч юм уу тийм ээ тэр эмэнд маань одоо ядраадаг гаж нөлөө байгаа эсхийг бүгдээрээ бас судалж үзэх хэрэгтэй байх нь байна. За үүний дараагаар танд нойр гүдэл байна уу, ажлын ачаал байна уу, амрахгүй байна уу, стресстэй байна уу тийм ээ эдгээрийг бас харах хэрэгтэй байх нь байна. Тэгээд эмнээс болоогүй өөрөөр хэлбэл та ямар ч эм удаггүй. За тэгээд дээрэс нь та ачаалттай ажилдаггүй, ажил амралтаа айгүй сайн зохицуулаад явж байгаа хэрнээ ядраад байх юм бол одоо миний саяхан хэлсэн өвчнүүдтэй холбоотой байж магадгүй учраас эмчид үзүүлэх хэрэгтэй байх нь байна. Тэгэхээр манайхны хамгийн том алдаа ядраад байна гэхээр энэ тэнд очиод дураараа таньдаг хүнээрээ тусал хийлгээ яваад идэг. Янз бүрийн витамины комплекс, за тэгээд хэр өвддөг, энэ өвддөг гэл 9 шидийн тариа авчираад холиод хийлгээд идэг. За энэ бол маш буруу. Яагаад гэхээр бид нар тэр өөрсдөө ерөөсөө мэдгүй ямар нэг хавдар биднэрт үүсчихсэн байлаа гэхэд за одоо тэр гаднаас ядраад байна гэж хийлгээд байгаа бидний дураараа хийгээд байгаа витамин эм тариа чинь нөгөө хавдрын ургалтыг чинь маш хурдан ингээд тархаачдаг. Өөрөөр хэлбэл одоо дүнгиж эхэлжсэн хавдар байлаа гэхэд тухайн хавдрыг бүр ингээд айгүй хурдан нэвчүүлээд, өсөрхийлээд газар ахуулцдаг учраас энэ бол маш аюултай. Тэгэхээр бүгдээрээ ядраад байна гэд ингээд
дураараа тусал хийлэгдэг энэ асуудлаа ерөөсөө болох хэрэгтэй. Энэ бол маш аюултай эрсдэлтэй зүйл. За миний эргэн тойронд ч гэсэн иймэрхүү кейсүүд маш их байдаг. Айгүй харамсалтай хавдар үүсээд тухайн хавдар маань хараахан онцлогдоогүй байжгаад ядраад байна гэд имлэг хөвтчихсэн чинь одоо ингээд 7 хоног ч юм уу тийм ээ ядаргааны тусал тариа амар хэм хийцэн чинь нөгөө хүний хавдар маань аль хэдийн цаашаа нэвчээд ингээд газар аваад хүндрээд ирдэг иймэрхүү кейсүүд маш их байдаг учраас энэн дээр ингэж хаамжиргүй болгоомжгүй хандаж ингэж амь насаа эрсдэлд оруулж болохгүй шүү гэдгийг зөвлөмөр байна. За тэгээд бүгдэнд намжлсан баярлалаа.